За сайн бацгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр энэ сарынхаа сайн өдрийн талаарх мэдээллийг хүргэе. 2025 оны 8 сарын 15 шөнийн 22 луу өдөр маш сайхан өдөр тохиож байгаа. За тэгэхээр цөмөрийн өдөр юу хийж болох вэ гэхээр байшингийнхаа сурыг эхлэх, байр хөдөлтөж авах, хөрөнгө оруулалт хийх, данс нээх, өшөө дээрээс нь хилийн чанд явах, аялалд гарах, аялал гарахаас гадна хууль шүүхтэй холбоотой байх юм бол тэр асуудлаа шийдэх, өөртөө маш том санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, өөртөө гоо зүйн тэр сайн зүйлийг бас нэмэрлэх, уран сайхан бүтээлийг туурвах гэд бүр шинэ байранд хүртэл нүүж ороход хүртэл ийм сайхан өдөр байгаа. Ялангуяа хүмүүс аяг асуудаг шүү дээ, ийм ууж болох уу гэд ийм ууж эхлэх боломжтой ийм сайн өдөр аа. За тэгээд тайлбарыг хэлж өгье. Яагаад вэ? Яагаад вэ гэхээр маргааш нэлээд олон энергиуд, маш олон давхцалтайгаар маш сайн эрчмүүдийг буулгана. За тэгээд ийм байгаа гэсэн үг. Маргааш болохоор ингээд ерөнхий өдрийн эзэн гариг буюу эрхшээж гариг нь суур гариг. Суур гариг маань болохоор бидэнтэй гоо сайхан, хайр дурлал, хайрлалцаа, эд байлгийг өгчээдэг гариг маань өөрөө сексtil гэдэг буюу аз завшааныг битээ алдаач тэнгэр харж үзэж байгаа шүү дээ гэдэг ийм холбоосоор бидний сартай холбогдож байгаа. Энэ ч айгүй хүчтэй энерги гэсэн үг байхгүй юу? Яагаад вэ гэхээр сар маань өөрөө өхрийн ордонд байрлаж явах үедээ маш хүчтэй эрчмийг агуулгах буюу өөрийнх нь хүч нь эдэвчжээдэг. Тэгэд энэ эдэвчсэн байх хүчээр өөрөө суур гариг руугаа ингээд сексtil гэдэг холбоосоор холбогдож эхэлнэ. Тэгээд энээсээ бүр өмнө нь бидний хүчээ авсан сар маань бархас байд гаригтайгаа бүр яг энэ сексtil холбоосоор холбогдсон байгаа. Тэгэхээр бархас байд гариг маань биднэрт юу өгдөг вэ гэхээр биднэрт байгаа зүйлийг ихсэж идэг. Гүн ухаан, оюун санааны дэвшээлтэй, оюун ухааны хөрөнгө оруулалт, хууль шүүх төр гацсан байгаа зүйлс ингээд наашлах, сайжрах, олон нийтээр юмаа хийхэд ингээд бүр ингээд эдэвхжүүлэх, сайжруулах. Өшөө дээрээс нь ингээд юу яадаг штэ байгаа зүйлийг ихсэгдэх тийм сайхан энерги дагуулдаг байхгүй юу. Тэгээ ийм гоё энерги холбогдсон байхад энэ боломжийг битгий алдаарай гэд сексtil гэдэг холбоос холбогдсон байгаа. За тэгээ тоон цохроогаар ингээд тайлбарлах юм бол сар маань өөрөө хоёрын тоогоор илэрхийлэгддэг. Юу гэсэн үг гэхээр энерги гэдэг үг байхгүй юу. Энерги. Хоёрын тоо та нарын тоон цохроод их байх юм бол та энерги ихтэй хүн гэж ойлгож байна. За бархас байд гараг болохоор тоон цохроод 3-ын тоогоор илэрхийлэгддэг. Оюуны чадамжийг ерөнхийдөө илэрхийлдэг байгаа. Тэгээд маш их дэвшилтэд хүрэх боломжтой, маш их хүч чадлыг агуулгах боломжтой, араасаа олон нийтэд байлдан дагуулах боломжтой гэсэн ийм их чадваруудыг дагуулж яадаг ийм тоо байгаа. Суур гариг маань болохоор өөрөө тийм ад жаргалыг илэрхийлдэг учраас 6-гийн тоог өөртөө 6-гийн тоогоор өөрөө илэрхийлэгдэж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө ад жаргал ихсэн шүү, эрчим байгаа шүү. Та ингээд гүн гүнзгий зүйлд маш ихээр хүрэх боломжтой шүү гэсэн ийм сайхан тайлбартай ийм өдөр байгаа. За тэгээд анхаарах нэг зүйлийг бас заавал зөвлөмөр байна. Юу вэ гэхээр ингээд юмыг ихсэгдэхтэй байгаа бүхнийг маш их болгож чаддаг ийм гоё эрчим байгаа юм чин. Анхаарах зүйл нь юу байх вэ гэхээр бити хэтрүүлж шунаарай. Бас ингээд айгу бодолтой байхгүй болохгүй. Жишээ нь ингээд хэтрүүлэн идчихвээ, хэтрүүлэн худалдан авалт хийчихвээ гэсэн үг байхгүй юу. Тэгээд хит сэтгэл хөдлөлдөө бас автчихвээ. Бас бодолтой, тууштай бас нэг юм тийм тогтвортой байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгээд самбар дээрээ болохоор маргаашийн дайвар холбогдож байгаа ийм гоё эрчмүүдийг зурсан байгаа. Тэгээд 6 мэддэг хүмүүс маань хараад ямар сайхан эрчмүүд холбогдож байгааг харах бах. Ингээд би өөрөө ингээд нэршлэх юм бол цөмөрөө энд юуг харж болох вэ гэхээр штэ ингээд маргааш хараа ангар гариг маань өөрөө дэлхийн ан гаригтайгаа ийм гурвалжин хэлбэр холбогдсон байгаад энэ маань юу гэсэн үг гэхээр угаасаа аз ивэгт яагаад гэвэл бид нэр дайчин байж чадах юм бол бид нар маш том өөрчлөлт хүрж болно гэдэг ийм сайхан холбоос холбогдсон байгаа. За дараагийнх нь сар маань энэ тараа дөрвөлжин болон улаанаар бичсэн байгаас дээрээ юу штэ
Энэ болохоор нөгөө Меркури яахгүй юу бод гариг маань яах вэ гэхээр бид нар ингээд харилцаагаа зөв явуулахгүй бол ингээд зөрчил үүсгэж өгье гэсэн бас ийм сэрэмжлүүлэг холбоос байгаа. За тэгээд доошлие. Доошлох юм бол энэ хараа ангараг гариг маань одоо ингээд бидний идэх байхгүй юу? Идэвхтэй байгаад зөв ярьж чадах юм бол, зөв харилцаагаа явуулах юм бол, зөв худалдан авалт хийж чадах юм бол маш их өгөөжийг хүртэх боломжтой гэсэн одоо ийм сайхан бас сексtil холбоостой байгаа. За тэгээд ингээд бас болоогүй цаашлаад одоо энэ ингээ бууд гарыг юм тэмдэг байхгүй юу? Бууд гарыг минь хараа Санчир, Тэнгэрийн ван, тэгээд Далаа ван гаригуудтай ийм гоё эерэг холбоосуудаар зөндөө холбогдчихсан ийм сайхан өдөр байгаа шүү. Тэгэхээр цөмөөрөө хичээгээд те юу хүсэж ийн тэр хүслээ биелүүлэхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Айгуу сайн өдөр байгаа. Тэгээд юу ихлүүлмээрэн дансаа нээ те ядаж дансныг эсвэл байгаа дансанда жоохон ч гэсэн мөнгө хийчи, айгуу гоё бэлгшээчи. Тэгээд мэдээж одоо айгуу их лаасааж тайлбартай хүмүүс маань бас зөндөө байгаа. Тийм болохоор зөвлөмөр аалаа болохоор хэрв та ингээд оюуны одоо цар хүрээгээд тэлмээрэх юм бол ийм гоё чирнэлийн ягаан одоо ийм ягаан гэсэн үг. Ийм гоё чирнэлийн ягаан өнгийн лаасааж болно. Тэгээд ухаанаа хурцламаар ах юм бол бас ингээд зэг зинхэр өнгийг бас ингээд өмсөж олно. Эсвэл одоо хэрглэж олно, лаасааж олно. Тэгээд одоо сугар гариг маань өөрөө тэ нэг харилцаа, эд баялаг, мөнгө дууддаг гариг маань болохоор шаар, ягаан, ногоон гэд ийм гоё өнгөнүүдээр ингэж ирчимждэг учраас энэ гоё өнгөнийхаа лаануудыг бас асаад ядаж ингэж үйл хөдлөл хийхгүй маа гэд гоё залбираад тэ ярваныг юм байл бас ийм нэг чармаалт их гарвал бас их зүгээр байгаа шүү. За ингээд та бүхэнтэйгээ дараагийн мэдээлэлээр уулзъя. Баярлалаа. Баяртай.